үзэгчтэй хөгжөөн синген чака нэвтрүүлгийн шинэ дугаартаа хүргэж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт зэвсэг хүчний 326 дугаар анги буюу Зенитийн пуужин артиллерийн хорооны офицер ахлагч нар хүрцээрж оролцож байна. Ингээд оролцогчтойгоо танилцъя. Чакак нэвтрүүлэг. За ингээд өнөөдөр 326 дугаар ангийнхан хүрэлцэж ирсэн байгаа. Ингээд оролцогчтойгоо танилцъя. Эхний суудлын дээр дислекч очбүрүү. Дэд ахлагч 9 төмөр. Дислекч Отхонбаяр. Дэд ахлагч Должин сүрэн. Ахлах дислекч Батмөнх. Дэд ахлагч Нямхүү. Хойтлыг нэнэс. Ахлах ахлагч Болор Эрдэнэ. Дислекч Сугарбаатар. Ахлах дислекч Гэрэл Заяа. Хошууч Мөнх сайхан нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За амралтын өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр зэвсэг түвшний 326 дугаар анги буюу Зенитийн пуужин артиллерийн хороо гэж байгаа тийм. Тэгэхээр анги нэгтгэлийнхээ талаар бас танилцуулаач тийм. За манай анги 1997 онд Сонгон цэргийн хүрээнд биокомбинатын байрлсан. Одоо дараа жил 20 жилийн хойг тэмдэглэх гэж байгаа. За 20 жилийн хойг хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөөд бэлтгэл ажилдаа орсон. За манай анги маань Улаанбаатар хот болон цэргийн онц чухал объектыг агаарын тоглохоноос эсэргүүцэн хамгаалах өөрөг зориултаагаар өөрөг үүсгдэг. За тэгэхээр одоо сая бол цолыг бол бүгдийг нь хэлж өгсөн. Тэгэхээр ер нь ямар албан тушаалтай хүмүүс ирсэн болоо. Бас ингээд за дислекч очбүрүү маань хорооны өдөртөх батареаны тагнуулын салаан дарга. За дэд ахлагч 9 төмөр маань тагнуулын салаанд тагнуулчин хийдэг. За дислекч Отхонбаяр харуул үйлчлэгээний салааны захирагч. Дэд ахлагч Должин сүрэн номын санч. За ахлах дислекч Батмөнх сургууль байлдааны батареаны захирагч. За дэд ахлагч Нямхүү ариадуу телеграфчин. Ахлах ахлагч Болор Эрдэнэ байлдааны дивизионы салаан захирагчийн орлогч. За дислекч Сугарбаатар байлдааны дивизионд салааны захирагч. Ахлах дислекч Гэрэл Заяа хорооны сэтгэл зүйч. Хошууч Мөнх сайхан миний би сургалтын албаны даргын үүрэг гүйцэтгэдэг. За тэгэхээр хөгжөөн цэгийн чакак нэвтрүүлэг бол 3 үеэс бүрдэн. Эхний үе бол зураг таах, хоёр дахь үе үг таах, сүүлийн үе маань ялсан багийн дунд асуулт хариултын үеэс бүрдэж байгаа. Ингээд эхний үе болох зураг таах хэсэгтээ бүгд орцгоё. Зураг таах хэсэг. Эхний баг гарч ирсэн байна. Дислекч очбүрүү тогтоо сандал дээр суусан. Дэд ахлагч 9 төмөр маань зураг зурнаа гэсэн байна. За яагаад салаан захирагч байгаа суулгач юу тогтоо сандал дээр? Арай найдвартай. Юу гэсэн үг? Юунд найдвартай? Цоолороо юмроо илүү хөстэй. Юмараа илүү тагт талдаа сайн гэсэн үг үү? Эсвэл тогт төсвөрлөх чадвар? Төсвөрлөх чадвар. Тогт төсвөрлөх чадвартай. За таны хувьд бол тагнуулч хийж байгаа тийм. За ерөнхийдөө одоо ингээд Улаанбаатарт өөр нэлээд олон онгоц нисэж идэг тийм. Тэр болгоныг одоо за нэг бид нар цагийн урдтай энэ тэргээд дураа аваагаараа хараад тэл хараад байж явах тийм. Яг уу. Тэгээд ямар товч хариултаа тийм. Яг тагнуулч шиг ярьж штэ тийм. За тэгвэл тагнуулч ямар нэгэн тийм эд шид хэрэглэхгүйгээр зураг зурж одоо салааны захирагч таалах хэрэгтэй штэ. Багтаа хэрвээ одоо өгсөн 2 зургийг амжилттай таалгаж 1 минутын хугацаанд таалгаж чадах юм бол багтаа 4 оноо авах гэсэн үг. За тэгэд амжилт хүсье ихний багтаа. Цаг явлаа. 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа 4 оноо авах боломжтой. Эс чадваас очир пүргийн доороос тог очноо гэсэн байгаа. Хулгана. За тийм амархан үг үсэг бичихгүй. За үг үсэг бичихгүй. Хэрвээ та шатахгүй тохиолдолд дараагийн зураг руу орж олно.
Арай л өөр юм зураад байх шиг байна. Манайхан зураг ойлгоогүй юм шиг байна. Тэ? За дараагийн Микки Маус. Дараагийн зурлаа. Мэдгүй одоо та хамт Оо. зураг үзсэн. Тий. Тий. За манай тагнал залуу юм. Удаан зурдаг залуу шүү тий. Өдөржингөө онгоцсон ингэ шагаад зогссоор байгаа юм. Юу ч хийж өгөхгүй, залуусаа шипи өгөхгүй шүү. Шипи өгөхгүй юм. Яс мэлхий. За ихний зураг амжилттай таасан. Дараагийн зураг сайн дуусаж байна. Ай! За. Хамстай байна. Очбруу энийг юу гэж бодож байна? Сая таагаагүй те. Хулган гэсэн те. Энэ юу байлаа? Галзуул. Галзуу уулган гэж тоглоом байдсан шүү дээ. Тэгээд аж зүгээр хулган зурцсан зогсож байгаа. Тэгээд галзуу уулган ч одоо нэг юм одоо парк дээр хамгийн сүүлд хийж очсон бэ. Санахгүй байна үсэл. Би одоо гайхлаа шүү дээ. Юу хулган зураа явчих. Галзуу уулган. Шууд ойлгочихгүй юу? Галзуул гэдэг нэг. Тэгээд яаж галзуу гэдэг нь яаж харагдав? Тэгээ нүд үдэн улаанаар болцсон гэсэн. Зан чанарыг бол би зурхад хэцүү шүү дээ, тэ. За галзуу уулган гээд паркийн тоглоом байсан байгаа. За энэ хоёр дахь зураг бол яст мэлхий гээд харахаар л юм те. Жохон монигдуу хүлтэй нэг тийм яст мэлхий байна. За яг хөө гэхдээ яст мэлхий таахан таасан. Галзуу уулган дээр харин жохон ойлголцож чадсангүй те. Таны одоо хамрын хамаг одоо хөлс чин борзаацсан зоож штэ. Тог ямар вэ? Гайгүй байна сонсныг. Гайгүй байна. Сонсныг бат гайгүй байна. Гэтэл бүр нэлээд норцсон байж байна. За ингээд дараагийн хоёр дахь бага тайснаа. Хөрөө. Ихний баг маань 2 оноо авч чадсан бол хоёр дахь баг хэдэн оролцоог бүгдээ харцгаая. Эхний хоёр дахь баг бол Отгонбаяр нислэгч. Өгтөө сандал дээр суусан байна. Би дахлагч Должин сүрэн зураг зурнаа гэж байгаа тийм. Гэр бүлийн хоёр гэж байна тийм. За гэр бүлийн хоёр болохоор бас нөхөр нь бас битрийгээ тогтоо сандал дээр суулгахгүй нэ гэдэг. Илгээ хаа. Тэгээ суулцсан байна. За гэр бүл болоод хэр удаж байна? Одоо тэгэхээр 3 жил болчихсон. Хизээ танилцсан гэсэн үг. Анги нэгтгэлдээ орж ирээ танилцсан гэсэн үг. Ер нь анх битгаар 10 жилд нэг анги байсан. Зөв. Тэгээд нэг гэр бүл олчоор тэгээд хамт хуваарлагдаад явчихдаг байна тий. Хоёр өөр нэгчлээ. Хоёр өөр нэгчлээ. Зөв. За таны хувьд бол номын санч тий. Таны хувьд Би болохоор харуул үйлчлэгийн салон зэрэгч. харуул үйлчлэгийн салон зэрэгч. Тэгэхээр одоо жишээ нь харууллууд одоо солигдох юм дээр тэднийг зохиолж өгнө гэсэн үг тий. За түрүүний зурсан зургууд ер нь таахад хэр байна? За ер нь бол хүндрэлтэй юм. Хүндрэлтэй байна уу? Тий. Бас нэлээсээ нарийн Танаа зурчихгүй. гайгүй зурх уу? Ер нь боломжийн зурна. Юм онготой хэр вэ? Сайн. Сайн уу? Тэгвэл одоо оёж байгаа юм шиг л зурна гэсэн үг тийм. За ингээд амжилт үүсгий хоёр дахь багтаа. Цаг явлаа. 60 секундын хугацаанд өгөгдсөн хоёр зургийг амжилттай тааж чадсанаар багтаа 4 оноо авах боломжтой. Нэг зурган дээр 2 оноо гэсэн үг шүү дээ тийм. За тэгээд бас нэг зурган дээр 30 секунд зарцуулах ёстой. Хэрвээ амжилт тааж чадахгүй тохиолдолд тог авнаа гэж байгаа. За энэ удаад бол манай хоёр дахь баг маань гэр бүлийн хоёр болж гарч ирсэн байгаа. За манай хүн нэг юм зураал юм. Юу ингэж номерлол нэг юм урт гонцгой юм номерлол юм. Жагсаал. За юу ч хэлж өгөхгүй. Цаг хагастай орсон байгаа. Дараагийн зураг руу орж болно. Хэрвээ тааж чадахгүй тохиолдолд арай амархан гэж бодсон зураг руу орж болно шүү. За нөгөө хоёр дахь зураг руу оръё. Маш богино хугацаа үлдсэн байна. Таагаалах хэрэгтэй. Номероор нь одоо ингэж Дистрагаар тоолох бусад юу гэж алцчтай бол туслахгүй шүү дээ, тийм. шуу. Бүргэд шар шуу. За эхний зураг амжилттай тааж чадсан. Юу болоод өнгөрөө аа? Алга. Хогон загуулсан чинь танаа хорооных нь ч алдчихсан шүү дээ. Өг шонцтой юм шиг үстэй гайгүй зүгээр. За эхний одоо зураг юу гэж бодож та бүхэн юу гэж хэлсэн? Такси юм уу? Миксэр. Нэг жимс хийгээ. Жимс хийдэг миксэр. Тэмцээнд ороод номертэй түрүүлсэн юм шүү. Түрүүлээд юу гэдэг те? Том. Том гэдэг те. Том гэсэн үг байсан. Тэгээд анхандаа ингэж 1 2 3 дугаар байр гэж бичээлээ. Уг нь бол 1-р байр голдоо, 2-р байр эндээ, 3-р байр эндээ хичээл энэ дэр нэг юм
цом шиг юм хоёр талдаа юм бариулттай ингээл те. Тэгээ нэг иймэрхүү юм зурчгал байж те. Даашин дээр анхаарлын тэмдэг юм уу эсвэл нэг арай өөр төрлийн ингээд юм юмны хэлбэрийг ингээд том жижигээр нь тавьчихсан юм шиг харагдаад байгаа байхгүй. Хүнлөө ингээд заагаа те. Хүнээс энэ одоо яа тийм нэр шүүгрүүд. Энэ яа тийм графи юм уу? За энэ бол ингээл зурсан чи шуу болол таацсан тий. Хүн зурж байгаа юм болоо гэж бодсон шуу гээл таад бас ямар амар ойлголцтой. Гэр бүлийн хоёр бас амар ойлголцтой тий. Ямар ч гэсэн багтаа 2 оног авч чадсан. Багууд бол бүгдээ ямар ч гэсэн нэг 2 оног авсан байгаа. За дараагийн баг болох Батмүх тогтоо сандал дээр суусан байна. Дид ахлагч нэмхүү тогтоо сандал дээр суухгүйс яхан зурх нэ гэж тий. За бүсгүйгээ хүндлээд тогтоо сандал дээрээс Нэгдүгээрт бүсгүйгээ хүндлээд хоёрдугаарт манай бүсгүй манай партнер бол их гоё зурдаг байгаа. Гоё зур ойлгомжтой зурна. Тэр бас жоохон бэлтгэл хийсэн. Хоёр гэр бүлийнх үгүй. Аагүй зүгээр тусдаа нэг ингэж ажилладаг. Нуулаг нэг юм. За тэгэд зураг тал дээр нэг айгу те сая түрүүний хоёр багийн зургууд бол үлхэн зорчгоо. Амархан байсан уу? Тэгэхгүй боломж арай өөрөөр сэтгэх байсан баха. Арай өөрөө сэтгэх байсан баг. За одоо галзуу болгоныг за ер нь одоо яаж өөрөө сэтгэж зорох нь бүгдээрээ харцгаая те. 1 минутын хугацаанд өгөгдсөн 2 зургийг амжилттай тааж ядснаар багтаа 4 оноо авах боломжтой. Амжилт хүсье. Цаг явлаа. 60 секунд. Тийм хугацаа болол Хайдаж юм. мундаг зурдаг хүн Бамбруш биш л те. Бамбруш. За таасаар л байна. Цаг явж байна. За манай Баага бамбруш нөхөө бас зурсаар байна. Панда баага горил самгчин аймод гацуур мөр стумөр тэрэм За цаг дуусах гэж байна. За эхний зураг юу байсан гэж бодож та бүхэн? Юу юм шиг? Баавгал юм шиг харагч тий. Энэ одоо ингээд юм ихрээс нь юу юм? Буруу үзээ. Гайхалтай. Тавцсан баавга юм болов гэж бодлоо. За энэ Амдаа урт гартаа самрагчин урт гартаа зурсан. Тэгээд бас боссонгүй бас жоохон тулгамдаад. одоо King Kong гэж зурхад бас хэцүү л дээ тий. Сармагчин гэж таавал харин баг их юм гэж бодоол тий. Хэрмийг бол харин амархан таацсан. За King Kong-ыг бол одоо юу ч юм юм. Нөө байшин дээр гарцсан байгаагаар нь төсөөлөд зураад шүү тий. Энэ шиг ингээ авирч байгаа нэг амтан болгох зурдаг ч юм уу тий. Тэгэл жиг баага шиг юмныгаа ингээ сум заагаад гисэн бол таахаар байсан байж магадгүй. Түүнээс яг King Kong гэхэд бас яг таахт хэцүү тий. Тог ямар вэ? Тогос жиргэнүүлж байна. Манай тайзыг нураахч шүү дээ. Хамаг юм төчнөөс тачнуулаа. За ингээд дараагийн 4 дахь бага тайсны орж байна. Чакак нэвтрүүлэг. Гарчсан байна. 3 дахь баг манай тайзыг нураах шахсан. За ингээд болор эрдэ ахлагч болор эрдэн тогтоо сандал дээр сууж дислэгч Сугарбаатар. Одоо 6 зурнаа гэж байгаа тий. Бас дуулдаг. Тийм. Дуулна. Би дуулах юм чи тогтоо сандал дээр суусан. Гүйгүй. Тэгээд битэр ер нь зургандаа их муу хүмүүс юм байна. Хоёр баг болцсон. Тэгээд хоёр л муу зурд юм байна. Арай нэг гайгүй зурганд би юм уу гэж гарлаа. Тийм үү. Яасан та юм зурж үзсэн юм уу? Яасан? Ер нь тэгээд хоорондоо ярилцахгүй юу? Ярилцсан юм уу? Ярилцсан. Ярилцаа би ч гэсэн амар зурна гэж хотлоо хэлэл гарна штэ. Тэгээд би тэгээд амар сайн зурнаа гэж гарч ирлээ. За сайн зурж чадахгүй болов те. Зурсан ч та хэрвээ тааж чадахгүй л таны дороос таг очиж штэ те. Тий. Танд бол бас эрсдэл өндөртэй л байна гэсэн үг шүү те. Зурх баха гэж бодоод саландар байгаа. Өмнө нь бол тогтмол цохиулжсэн уу? Гүү, тог мөн. Гэр орныхоо ажил Энэ жирус гэж ер нь би өөр юм тийм тогтой маш юм төрхөөр тог цохиулдаг. Тийм үү? За. Тэгэхээр бассан баха. Одоо буцаад намайг тогн цохиулчих үү те. Нөгөө тог нь өөрөө их энергитэй хүн гэж штэ те. Жирус гэдэг юм болоод. Тийм төрхөөр жирус гэж тог цохиулдаг. За, гайгүй бах те.
За ингээд дөрөв дэх багтаа амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд 2 муу зурдаг хүний арай нэг гайгүй зурдаг хүн гараад ирсэн гэж байна. Одоо арай нэг гайгүй зурх нь уу, арай нэг муу зурх нь уу бас харъя те. За хүн байна. Хүн. За. Ямар зур. Тавч. явж байгаа. Халаас Арай тавч. туслахгүй шүү. Халаас тавч. Карма. Тэмдэг. Лого. Медаль. Тэмдэг лого медаль. Нэр ус медаль. Тэмдэг. Лого. Нэр. Яагаад чадсан бэ? Дараагийн зөвлөгөө орсон байна. Хэцүү зураг өгдөгчтэй. Гал юм. Муу зурдаг хүмүүс шүү хэцүү зураг өгсөн байна. Галаа түүдэг гал гэж харуул харах л юм те. За цаг явсаар байна. Тат зур. За цаг дуусаж байна. Гал мод гацур. Сум юу? Дам юу? Сувраг юм юу? Ямар амар зогт. Йоо ямар гоё юм бэ гэсэн. За сууж гараа. За эхлээд энд юу зорж ирсэн гэж бодож байна та бүхэн? Тий, хүний эргэтэн зурвал яваад байгаа шүү дээ. Энд одоо бөөр зорж ирсэн байх шүү дээ. Тий, одоо та юу гэж бодсон бэ? Би надад ханчим тэмдэг. Энэ хэсгээр ингээд тэмдэгнүүдээ ингээд наачаад явж байгаа юм аа тий. Угаасаа тэгж л санагдлаа шүү дээ. Түрүүний тэр цом гэдэг зурагнаас одоо гараач. Тэмдэгтэй л холбоотой юм байгаа гэж. За дараагийнх нь юу гэж бодож байна та бүхэн? Зам. Юу байлаа? Царцаа зогсож тэгээд ерөөсөө орж ирдэг бай. Царцаа яаж зурхаар вэ? Ер нь хэцүү. Сүүл юм. Царцаач ер нь нэг иймэрхүү нэг иймэрхүү нэг гэж төсөөллөө гэхэд Өчигдөр тэрийг зүрх хэлээ зурцсан. нэг юм Тэрийг зүрх болгоцсон байсан бол тэгээд ойлгосон юм шиг. ийм амтан Дотор байна. ихний 6 байгаа тэр байхгүй. Яа дотор ихтэн гэж байна. Энд дээр ихтэй юмнуудыг хэлээд байгаа юм. За иймэрхүү ч юм уу нэг Наач загас болчлоо. загс хизээ юм толгой дээр юм. Энэ бол царцаа гэж харуул харах юм тий. Тийм байна. Тийм байгаа үстэй. Нэг ингээд сараад зураад. Таа зүгээр ингээд царцаа багтаа жоохон алж ирсэн үгүй. Няцлал дараа нэг шараалаа. Нэг гэж харж ирсэн юм шиг. За дөрөв дэх баг маань харамсалтай нэг ч оноо авч чадсангүй. Дараагийн сүүлийн бага тайснаа орж байна. Ахлах дэслэгч гэрэл заяа 6 зурж хошууч мөнх сайхан тогтоо санал дээр суусан байна. За яагаад мөнх сайхан тогтоо санал дээр сууч? Бүсгүйгээ бас хүндэлсэн. Хүндэлсэн. Зарим хүмүүс бол хүндэлэхгүй л байгаа мó эсвэл хүндэл зураад байгаа мó тийм яриад байна те. Тэр бол зурхын хувьд бол адилхан зурна. Тэгээд би хүндэлж байгаа. Хүндэлж байгаа. Өмнөх баг яасан бол Өмнөх баг болохоор хоёулаа муу зурдаг учраас арай гайгүй зурдаг л тавьсан л. арай өөр нэг арай хүндэлтэй хүнийгээд зураг зурулсан юм шүү те. За тэгэхээр ер нь бол гэрэл заяагийн хувьд бол манай мөнх сайхны итгэлийг бол алдахгүй. Энэ өмнөх зургууд гайгүй байна уу? Бас хэцүү зургууд байна. Дараа жил одоо ангийн ой болох ч штэ тий. Тий. Бас цэнхэр дэлгэцээр дамжуулаад анги хамт олондоо бас мэдчилгээ өргөх боломжтой. За ангийнхаа хамт олондоо энд тэмцээнд оролцож байгаа бүрэлдэхүүнийхээ өмнөөс бас өөрийнхөө зүгээс ажилтны өндөр амжилт хүсье өрөөё. Хүсээрээ ёо. Яахгүй 20 жил яваа боллоо гэж байгаа тий. За гэрэл заяа өмнөх зургууд өөр гайгүй байна уу? Бас хэцүү зургууд байна. Тий. Зарим нь гайгүй байна. King Kong гэднэр бол хэцүү л зарцаа марцаа бас хэцүү л. Яг тийм нэрлэлсэн юмнууд хэцүү тий. Чи баг хоёр юм зурна гэсэн үг шүү дээ. King Kong гэдэг дээр бол сармагчин зурна. Тэгээ King Kong гэдгийг бас ойлгуулж өгөх хэрэгтэй болоо явчихж байгаа тий. За тэгвэл одоо сүүлийн тэмээний ачаа хүнд гээд түрүүнээс хойш хоорондоо ярилццаагаад байсан тий. Ямар хүнд байх нь уу, хүн байх нь бүгдээ харцгаая. Ингээд сүүлийн багтаа амжилт хүсье. Цаг явлаа. За хоёулаа ер нь адилхан гэсэн арай нэг хүндтэй хүнийг Байшин уурын зуух. залсан гэдэг байгаа. Тэ?
Тороос. За гэрэл заяа 6 байна тий. Нэг юм шатаад байгаа мó яагаад байгаа нэг юм болоод. Ямар нэг бичихгүй юу гэж явж байгаа. Нөгөө би харж байгаа. Уур, халуун цай, кофе. Өндөрлөлийн 6 манай нэг бол зөв. Авиаслыг Америкт орж байгаа юм шиг хэлцүүлээд гайхамшиг бий болох гэдэг юм шиг. 6 байна тий. За цаг Аягтай ус. За саяын одоо цаад зургаа дээрээс нарсан байдлаар зурж байгаа юм байна тийм. Юу шилж өгөө манай зөв багийн банд өрсөлдөж байгаа. Нааш нөгөө Тийм бай. Төсөлтөг номын Google-тэй киноны баатар хэн байна? санд ус. Үгүй баатар хэн байсан бэ? Нэр нь орж ирдэггүй. Юу юм? Ямар үсгэр хэлдэг? Юу лээ? Би зүгээр хотлоо Google-тэй киноны баатар гэдээ төөрөгдүүлсэн чи тэр чигээрээ төөрөөд явчих шиг боллоо тий. Энэ бол сансрын нисгэгч. Сансрын нисгэгч. Ханхад сансрын нисгэгч. Яд ч ерөнхий нэрээр хэлэхгүй тий. Одоо түрүү нэг King Kong ярьсан чи King Kong-тай төстэй нэг тийм нэг амтан байгааг бодсон юм уу яасан. За энэ одоо юу байсан гэж бодож таах вэ? Гоймон. Савх. Бэлэн гоймон. Бэлэн гоймон. Ашаасан будаа гэдэг дуу байдаг ч тий. Энэ дэр бас ноншин гэдэг. Нон гэвчсэн бахаар нэг гайхаад. Энийг нь уншдаг уу? Унш амсангүй юу? Болохгүй хэрэг. Нон гэвчсэн юу юм болоо гэж бодсон. Ном гэж юм. Бэлэн гоймон гэдэг юм уу? Гэдэг үү. Тэр сайн биш тий. Бэлэн гоймон ер нь их сайн биш баг. Та бол өстө гаргахгүй үз бэлэн гоймоныг. Эднэ. Бүр брэнд дээр нь бүр цээжлсэн бичиж шүү дээ. За энэ бол ингээд цаашаа ингээд гоймон ингэж харуул харах тий. Болж байгаа л гоймон болчихно. За ямарчсан багтаа оноо очоод байгаа юм шүү дээ. Тэгээд дараагийн 2 дахь үе дээрээс оноогоо нөхөд авах боломжтой 2 дахь үе болох үг таах хэсэгтээ бүдрээ орцгаая. Чага хэвтрүүлгийн 2 дахь үе болох үг таах хэсэг маань эхэлж байна. Үг таах хэсгээр бидний зүгээс өгсөн одоо 10 үгийг өгч байгаа. За 1 минут 30 секунд буюу 90 секундын хугацаанд энэхүү өгсөн 10 үгийг амжилттай таалаж чадсанаар багтаа 10 оноо авах боломжтой. За ингээд эхний буйдан дээр, эхний судал дээр оч пүрв 9 төмөр нар гарч ирсэн байна. За дислэгч оч пүрв дэд ахлагч 9 төмөр нар. Тэгэхээр энэ үе дээрээс одоо өмнөх эхний үе дээр бол 2 оноо авсан байгаа. Эндээс одоо 10 оноо авч чадсанаар нийтдээ 12 оноо авах боломжтой. За ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Уул. Эхний үг амжилттай таалаа. Халим. Хадам. Халим. Хадам. Халим. Шанд. Загас. Шанд. Сагс. Шанд. Салс. Шанд. Загас. Шанд. Доллар. Шорхол. Цаг явсараа. Доллар. Хогооч. Доллар. Зоос. Антин. Алах. Алтан. Хачин. Хачин. Цаг явсараа. Орчуулагч. Орчуулга. Орчуулсан. Орчуулагч. За ингээд эхний баг маань 10 үгээс харамсалтай 3 оноо авсан байна. 10 үг таах хэрэгтэй бас. Нийтдээ 5 оноотойгоор өндөрлөж байна. Дараагийн баг болох Отхон Баяр, Дислэгч Отхон Баяр, Дэд ахлагч Должин сүрэн нарах гарч ирсэн байгаа. За эдний баг
хэрхэн оролцохыг үг таах хэсгээр хэрхэн оролцохыг бүгдээ харцгаая. Цаг явлаа. Өргөс. Өргөс. Хөрөнгө. Өргөс. Хөрөгч. Бөөр. Бөрг. Бөөрхи. Бөөр. Бөөр. Ургамал. 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 Тунгаамал. Ургамал. Ургамал. Амтан. Амтан. Сайн. Журам. Шоо. Журам. Журам. Шугам. Журам. Журам. Шугам. Журам. Журам. Цирк. Цирк. Хил. Цирк. Нэг алгас. Сом. Ном. Сом. Сом. Цаг явсаар байна. Сом. Бөмбөг. Сом. Бэ. Сом. Улаанбаатар. Хөргөгч. Хөргөгч. Цаг дуусаж байна. Тэмцээн. Цирк. Өмнөх баг бол Хотгонбаяр Должин сүр нар маань нэлээд амжилттай буюу 6 оног авч чадсан байгаа. За ингээд Батмөнх Нэмхүү нарыг хэрхэн оролцохыг бүгдээ харцгаая. Цаг явлаа. Говь. Гэ. Говь. Татвар. Татвар. Тасалбар. Татвар. Ойдолцсон. Чин. Ойдолч. Хоёр дахь. Бол. Гэнт хэрэг. Гэнт хэрэг. Сонсогдгоо. Алмас. Галбаг. Алмас. Алмас. Халбаг. Алмас. Хаад. Дэр. Дэс. Дэр. Тэнгэр. Дэр. Дэлхий. Дэр. Дэс. Дэн. Зүрх. Зүрх. Цаг явсаар байна. Зүрх. Согоо. Ис. Согоо. Согоо. Ис. Гэ. Согоо. За дөрөв дэх баг гарч ирсэн байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт Зэвсэг түвшний 326 дугаар анги буюу Зенитийн Пүүчин артиллерийн хорооны офицер ахлагч нар хүрэлцэн оролцож байгаа. За тэгэд дөрөв дэх баг болох Болор Эрдэнэ ахлагч Болор Эрдэнэ, Дэслэгч Сугар Баатар нар гарч ирсэн байна. Өмнөх баг маань 10 оноо авахстайгоос 4 оноо авсан байна. За эдний баг өмнө оноо авч чадаагүй. Одоо үг таах хэсгээр хэрхэн оролцохыг бүгдээрээ харцгаая. Цаг явлаа. Төки. Тэл. Со. Сонгон. Сервис. Хоолны ногоо дурсцаар байгаа. Тааху. Цан. Хаалга. Боол. Шүтэнц. Гуйл.
Гуйл. Гэ. Удас. Гуйл. Явсараа. Гэ. Гуйл. Нэг ч таагааг байгаа. Гуйл. Гэ. Гуйл. А нэг анаа. Гуйл. Гэ. Хэ. Сүс. Иш. Сүс. Шүдэнс. Сүс. Ширхэг. Сүс. Шоо. Сүс. Цаг дуусах хүч байна. Шоо. Walk. Угтах хэсгийн хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. За өмнөх баг маань ганцхан оноо авсан байгаа. За дараагийн баг арай илүү оноог авах болов уу гэж найдаж байна. Одоогийн байдлаар онооны нийлбэрээр Отхон баяр Должин сүрэн нарын гэр бүлийн баг хамгийн өндөр оноог үзүүлсэн байгаа. За нийтдээ өмнөх нэгдүгээр үеийг нийлээд 8 оноог авсан байгаа. 8 онооноос дээш оноо авч чадсан баг маань яалагч болох боломжтой. За гэрэл заяа мөнгө сайхан нар гарч ирсэн байгаа. Амжилт хүсье. Цаг явлаа. Зара. Зэ. Зара. Интор. Гэ. Интор. 아니. 치등. Гар гэр. 치등. Зэ. Самс. хорхой. Оролт. хорхой. Хэ. хорхой. Аран. хорхой. Орой. хүүхэн. Ботол. Хорс. хүүхэн. Гэ. хүүхэн. Хорс. хүүхэн. Яа болов? Гар. Цаг явсаар байна. Ухрын нүд. Шоо. Болив. Нэгдэхэ. торг. Тор. Оролт. Тэ. торг. Төмөр. Яна. Төмпөн. Тавчиг. торг. Тэ. Таагаад ах. Тэ. торг. Төмөс. торг. торг. Тохой. торг. Төмөр. Толгой. Дантуу. Ядуу. Дантуу. Ой. Хуанди. Хэ. Уга. Цэ. Гэ. Хуанди. Хэ. Цаг дуусаж байна. Цэ. 치등. Зэний чака хөтрүүлгийн финалийн хэсэг эхэлж байна. За гэр бүлийн хоёр дислэгч Отхон баяр Должин сүрэн нар, дэд ахлагч Должин сүрэн нар гарч ирсэн байгаа. Нийтдээ 8 оноотойгоор яалагч болж чадсан. За дахин баяр хүргэе. За баярлалаа. За ингээд баг дотроос хамгийн их бас оролцоотой оролцсон гэдгийг бас эндээс шалгахын тулд асуулт хариултын тэмцээнийг явуулж байгаа. За асуултууд бол маш энгийн элементарны асуултууд байгаа. За ингээд 15 асуултыг бэлдсэн. Асуух тоолонд хариултаа мэдж байгаа тохиолдолд энэхүү бөмбөгийг аваад шууд хариулах хэрэгтэй. Түүнээс ш авчаад бодоод тэгэхгүй бас одоо авчаад буруу хариулт өгсөн тохиолдолд нөгөө оролцогч маань хариулах боломж олдно гэсэн үг тий. Ойлгомжтой. За ингээд асуулт хариултын хэсэг маань эхлэж байна. Хоёр оролцогчтой амжилт хүсье. Эхний асуулт анхааралтай байгаарай. Хулганы төлөг юу гэдэг вэ? Зөв хариуллаа. Хоёр дахь асуулт. Удаан чансан эдмиг юу гэдэг вэ? Бяцлаг биш юм байна. Эдмиг юу гэдэг вэ? Юу гэдэг юм. Удаан чансан эдмиг юу гэдэг вэ? 1 Эцэг. За зөв хариулсан байна. За 3 тоолно. Хэрвээ хариулж чадахгүй бол хоёуланд ноноо өгөхгүй гэсэн үг. За бөмбөгөө авчаад бодохгүй. 3 дахь асуулт. Цогтдойч кинонд хэн цаазаар хайхуулдаг вэ? Толгоогоо тайруулдаг. Хэн блэ? Бөмбөгөө аваад хариулах хэрэгтэй. Дамчаа сүрнэ. Толгоогоо тайруулдаг хүн шүү дээ. За. Дамчаа сүрэн гэж хүн байхгүй байхаа. Дамчаа гэж хүн байсан. Жүжигчнийх нэрийг хэлэх юм уу те? Үгүй киноныхын дүр дээр нь. Тий.
Тэр дүрийнх нэр мэд ямарсан дамчаа толгоогоо яадаг үстэй. Тэр чин дамчаагаа Газар бодлоодог билүү? Тэр чинь мантгаад үзсэн билүү? Тий. Тэгэхээр цогтойч кинон дээр цогтойчийн хүүштэй. Смэл дэж үү? Смэлтэй биш. Түүхээс уншиж явах хэрэгтэй. За, зөв хариулт ирсэнгүү тооцлоо цогтойч кинонд Арслан тайж буюу одоо санаж гинөө. Одоо саналаа. Одоо саналаа яа тий. За, Арслан тайжийн аав их ингэдэг үлээ. Цогтойч. Одоо онц төрөөнийхөө өөр юм хэлчихэж байгаа болоо гэж бодлоо. За, ингээд хариулт өгсөнгүү. Дөрөв дэх асуулт. Нарны аймгийн хамгийн том гариг. Нар. Хамгийн том гариг. За за. Нарны аймгийн хамгийн том гариг. Гариг гэсэн шүү дээ. Түүнээс чи од. Тэгвэл Нөө юу? Дэлхийн онц хамгийн жижиг гин хаа. Ангараг хаа. Ангараг байхаа. Ангараг биш байна. санчир. Нэр нь бас тэр хэмжээгээр урт том урт. Тэгвэл дэлхийн Бас байд. Бархас бод. За зөв хариуллаа. Йоо. Баахан шипи өгч юм шиг хариуллаа шүү дээ. За. Бархас бод дээр шүү дээ. Одоо дэлхийд дээр гэх чинь 24 цаг нэг өдөр эргэлддэг тий. Нэг өдөр солигддог. Тэгвэл 9 цаг 55 минутанд нэг өдөр солигддог гэж шүү дээ. Тэгэхээр маш хурдан богино хугацаанд тэнглэхээр иргэдэг гэсэн үг шүү дээ. За тэгээд бас нарны аймгийн хамгийн том гариг болгоч таарах нэ. За дараагийн 5 дахь асуулт. Ямар ч хамаагүй 6 оронтой тоог нэрлэнэ үү? 6 оронтой тоо. Тий. Зүгээр ингээл хэлчих юм уу? Тий, ямар ч хамаагүй нэг тоо хэл. 6 Сая, оронтой. 1 сая. Биш байна. 100 мянга. 100 мянга зөв хариуллаа. Юу 1 сая чинь 7 оронтой болж. Хойно 6 тэгтэй шүү дээ, тий? Сандаргаар өөргөө. За, сандрахаар бас тийм зүйл гарч магадгүй. За, 6 дахь асуулт. Гарыг одоо хүндэтгэлийн хэлбэрээр өгүүлдэ би одоо зүгээр тайлбарлаж юм л да нэг. Мутар гэдэг тий? Тэгвэл хөлийг юу гэдэг вэ? Нөө юу штэ. Юу? Юу юм? Юу юм? Юу штэ? Хөлийг юу гэдэг вэ? Юу юм? Илж өгөхгүй, ханаас илж өгөхгүй. Юу лээ? Яана. Чи хооцгүй нэ? Хоёр мутар гэх юм бол ингээд. Үгүй. Чи мэдчихэж байгаа юу? Өлмий. Биш. За за. Нилээ. Өлмий батар шиг. Тэг. За, мэлмий батар шиг гэдэг тийм. Өлмий гэдэг чинь арай өөр. Тийм мэлмий гэдэг За, чинь харамсалтай. Яана мэдгүй. Та чадсангүй тооцлоо. Юу тийм. Боог гэдэг юм байна. Өстө Тийм, мэдгүй. өстө мэдэхгүй байсан юм. Би ч гэсэн бас мэдэхгүй л байсан л та. За, 7 дахь асуулт. Эрт үед монголчууд хүндтэй хүнийхээ гэрээс гарахдаа яаж гардаг байсан бэ? Эсвэл хаад ноёдын гэрээс гарахдаа яаж гардаг байлаа? Ухарч хойтлоор ухарч гардаг байсан. Ухарч гардаг тий. За зөв хариулт өглөө. Бөмбөгөө хийж авсан гардч маань хариулттай. За дараагийн 8 дахь асуулт. 5 хошуу малаас битүү тойроотой мал. Ухар. Битүү тойроотой шнэ. Тэгвэл адуу. Зөв хариуллаа. Буруу хариулснаа шууд тавих хэрэгтэй. Тий. Адуу байдаг ганцаархнаа тий битүү тойроотой. Ухарч садаа байх шүү тий. За 8 дахь асуулт байсан. 9 дахь асуулт. Малыг ямар эрхтнэр нь одоо насыг мэддэг вэ? Малыг ямар шүд зөв хариуллаа. Малыг ямар эрхтнэр нь насыг мэддэг вэ гэсэн асуулт байсан тий. За шүдээр мэддэг юм байна. За 10 дахь асуулт. Бусдад үржлэгдсэн хүүхдийг ямар хүүхд гэдэг вэ? Зөв хариуллаа. 11 дахь асуулт. Залгуулж өрсөн хашааг ямар хашаа гэдэг вэ? Хамар хашаа. Зөв хариуллаа. Жилийн 12 хуваасныг юу гэдэг вэ? Сар. Сар. Зөв хариуллаа. 13 дахь асуулт. Мод толгой нийлүүлэх гэж юу гэсэн үг вэ? Мод толгой нийлүүлэх. Хэл зүг юм биш үү? За магадгүй. Мод толгой нийлүүлэх гэж. Одоо нэг Хорим хийх юм. Хорим хийхээ биш юм байна. Юу мод толгой өнөөдөр сайхан мод толгой хоёр нийлсэн өдөр байх юм аа. Наа чи хэл зүг байна юм байна. Толгой арх уусан бол. Арх уусан юм болов уу? Үгүй байна. Ер нь жоохон дүүхчэн тэгтээ. Согтуурсан. Үгүй. Тамхи татахыг хэлдэг юм байна. Мод толгой нийлүүлээд яа гэж хэлдэг шүү дээ. Зөв хариулт таан шилсэнгүү. За 14 дахь асуулт. Алтуургийн сүүлчийн эзэн хаан. Алтуургийн ах шүү дээ. Бөмбөгөө аваад хэлэх ёстой. Баямүх биш байна. Батмүх даан хаан. Батмүх биш байна. Лэгдэн хаан зөв хариуллаа. За дийтэй хаан гэсэн байна. Хамгийн сүүлийн 15 дахь асуулт.
Сидней гэж ямар улсын нийслэл вэ? Юу ч хэлсэн. Австрали. Австрали. Зөв хариуллаа. Хөгжөөн цэнгийн чагаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар зэвсэг түвшний 326 дугаар анги буюу Жинэтийн Пуужи артлерийн хорооны залуус хүрэлцэж оролцсон. Ингээд оролцогч дундаас ялагчд маань тодорсон байгаа. Ялагчд болох Отгонбаяр, Должинсрон хоёрын дунд бас сая асуулт хариултын тэмцээн яваад Отгонбаяр маань их даваагуудаа буюу 7 оног авсан байна. За манай Должинсрон 5 оног авч чадсан байгаа. За ингээд хоёр ялагчгаа урамшуулж нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг байгууллагын урамшууллын зүйлсийг гардуулъя. За энд 3-4 хорооллын номын их дэлгүүрийн нийтэнтэй номын их дэлгүүрийн замын нөгөө талд байрлах Paradox салонд нэг удаа үйлчлэл хийх юм гардуулж байна. Хороо үзчихлээ. За хорооллын ахуулчдгийн төвийн хажууд одоо хууч Аз хүүхдийн дэлгүүр гэж байсан. Тэрний 3 давхурт байрлах спот гэмээр сайхан тоглоомын төв нэгдсэн байгаа. Энэ тоглоомын төвд очиж үйлчлэл хийх хэмжээг гардуулъя. Хүүхдүүдтэйгээ очиж тоглоорой гэж хэлье. За нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа хорооллын 10,000 олон 1000 нэрийн барааны дэлгүүрт байрлах Anton Men's Shop-ын зүгээс шинэхүү 50% хэмжээг танд олгож байна. 2 дугаар байрлалсан тул. За 70% хөнгөлтөөр үйлчлэх хэмжээг за Отгонбаатартай гардуулъя. Anton Men's Shop-оор үйлчлүүлээрэй. Ингээд хөгжөөн цэнгийн чагаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт зэвсэг түвшний 326 дугаар ангийнхан хүрэлцэж оролцлоо. Эх 7 хоногийн энэ цаг мөчтөө эргээд уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Баяртай. За Everything you want to dream away. We are legends every day. That's what she told me, and I feel my heart beating. I feel my heart underneath my skin. Oh yeah, I feel my heart beating. 'Cause you make me feel like I'm alive again. Not in this way.